байцгаана уу Happy Bill podcast-ийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өөрийгөө орлогоо сэдвээр ярилцахаар одон дээр хичээг өрсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За, та манай үзэгчдэд зориулаад өөрийгөө товчхон танилцуулаад. Намайг Сквати одон дээр их гэдэг. Өөрийгөө уралдах сэдвээр өөрийгөө урлаад өөрийгөө бүтээх гэж суралцаад явж байгаа. Энгийн ээлжирээ нэг 3 хүүхдийн ээж байна. Би нөгөө таны 5 минутын илтгэлийг сонссон өөрийгөө орлох сэтгэвтэй. Яг тэр илтгэлийг сонсоод надад айгүй юм үүрэг ажиллах айгүй хэрэгтэй байна гэдэг бодол төрөөд тэгээ илүү дэлгэрүүлж асуухын тулд ингээ подкастт орсон байгаа. Урилгыг минь хүлээж авсан баярлалаа. Намайг уурж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. Өмнө нь ингээд өөрийгөө орлохыг гэж ер нь сонсож байгаагүй. Өөрийгөө нээж илрүүлэх, өөрийгөө хайх гэдэг талаас нь сонсож байснаас яг айгүй содон нэр. Яг энэ нэрийн утга нь юу вэ? Одоо нэг 2019 онд юм уу да. Би нөгөө бах үгээ төрүүлсэн. Тэгээ бах үгээ төрүүлээд нөгөө гэртээ ингээд сууж явахдаа яг тэр үед нөгөө хөл хорионд орцсон те ингээл хүмүүс л тийм байсан. Тэр үедээ ингээл ном уншаал одоо өөрийнхөө нөгөө нэг жимсний дараа хямралаас гарах гад аюух ном уншдаг байсан. Тэгж жагаад нэг юм ер нь хүн өөрийгөө бүтээж болох юм байна. Хүснээрээ өөрийгөө бүтээж болдго юм байна гэдэг тийм утгуунтай ном уншаа. Тэрнээсээ өөрийгөө би ер нь одоо ирээдүйд ийм одноо болмоор байна те. Ингээд өөрийгөө ингэж бүтээ гэдгээрээ би ингээд зураг би сайн зурч чаддгүй. Тэгэхээр ингээд тэмдэглэлийнхаа дэвтэртээр өөрийгөө одоо төсөөлснөөр одоо бичээд зурж исэн гэсэн үг. Одоо ингээд зураг муу ч гэснээр хар зургаар ингэж гаргаад те одоо зураг зурдаг хүмүүсийн хувьд магадгүй би 5 жилийн дараа ийм отноо болцсон байна. 10 жилийн дараа ийм отноо болцсон байна. Бүр цаашаа яваад 80 настай отноо ямар байх вэ гэдгээ ер нь хүн өөрийнхөө хүснээр бүтээж болдгийн болов гэсэн тийм бодлыг тэр номноос аваад өөрийгөө зурч уралж гисэн гэсэн үг. Бичээд тэгээд тэр дагуугаа өөртөө жижигхэн зорилго тавиад ажиллаж эхэлсэн. Тухайн үед миний зорилго бол 78 88 хилтэй айгу бүдүүн байсан. Тэрнээсээ ч ингээ хайх байсан. Тэгээд эхний ээлжинд одоо өөртөө таалагдсан тийм гоё бие галбиртай отноо болъё гэж зорилго тавиад өөрийгөө гаднаас бие галбирын хувьд эрүүл мэндийн хувьд урлая. Дараа нь мэдлэг боловсролын хувьд те сэтгхүүн хувьд өөрийгөө бас нэг агсан түвшинд гаргаад нийгэм одоо хаашаа хэрэгжээ тэр чиглэл рүү дагаад ер нь хөгжээ гэдэг бодлоор янз бүрийн сургалтанд суугаад хажуугаар нь одоо эрүүл мэнд бие галбиртаа анхаарч урлаж эхэлсэн. Тэгээ одоогийн байдлаар одоо ингээд хүнийг одоо урлаа зурсан бол ингээд ороос нь дээрээс нь ингээд өөрийнхөө өөрийгөө одоо будаад урлаад явж байгаа гэсэн үг. Тэгэд өөрийгөө урлах уу гэдэг үгийг яагаад олж авсан бэ гэхээр өөрийгөө урлан гэдэг нь ганц нөгөө гадаад үзмж биш юм аа. Тэ хүн эмгтэй хүн дотоод гоо сайхан гэдэг зүйл аюу чухал байдаг юм билэ. Залуу байхдаа болохоор гаднаасаа харагдах төрхийг л аюу чухал гэж би боддог байсан. Тэгээ гаднаасаа л хөөрхөн харагдчихвэл болоо гэж боддог байсан бол эмэгтэй хүнийг чимдэг зүйл нь нөгөө дотор гоо сайхан тэрнээс гадна эрүүл сэтгэл зүй, эрүүл бие, сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл өөрийгөө урлахад аюу чухал юм билэ. Энэ бүгдийг өөрийнхөө биедээ урлаад мэдээж энийгээ дагаад амьдралаас авч байгаа тэр аз жаргал тэгээд гаднаасаа харагдаж байгаа өөртөө таалагдах тэр гойлог бие царай зүс гээд хүн яг хүссэн аль ч өнцгөрөө өөрийгөө урлж болох юм байна гэдэг сэтгэлийг өөртөө аваад тэгээ бага хэмжээгээр өөрийгөө урлаад явж байгаа учраас бусад эмэгтэйчүүд болон бусад залуучууд та болдгийм байх шүү гэдэг талаас нь л нэг жоохон мессеж өгч тэ зөвхөн гэрэл тасаа гэдэг зорилгоор өөрийгөө урлах уу гэдэг үгийг сонгож аваад энэгээ түгээгээд явж байгаамаа. За яг ингээ өөрийгөө ингээ урлаад эхэлж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ хугацаанд гээд яг танд юм хэцүү зүйлүүд ер нь тохиолдож байна уу? Нэг саад дотгороод байдаг шүү дээ. Ямар нэгэн зүйлийг ингээ зориг тавиад тэрэндээ ингээ хүрэх гэхээр ингээ нэг юм шантрах үеэд байдаг. Тэр талаас нь тэр талаараа ингээ хуваалцвал нөгөө асуудал толгорвол баярлж байгаараа гэдэг штэ тий. Нөгөө асуудлыг нөгөө хүн боломж олж хардаг. Тэгэхээр нөгөө асуудал тулгарч байвал тий хэцүү зүйл тулгарч байвал шантармаа зүйл тулгарч байвал илүү ингэ талархаж байгаараа би бол тэгж боддог. Тэр үед
магадгүй тэр коронавирусын хөл хорионы үе тохиоггүй байсан бол тэр үед би яг ингээ хүүхдээ гаргаад гэртээ суугаагүй байсан бол тэр үед мэдээж миний нөгөө амьдралын бас нэг асуудлууд байсан. Тэ ар гэрийн бас асуудлууд байсан, тэ сэтгэл зүйн асуудлууд байсан гэдэг. Айгүй олон тэр асуудлууд надад тулгараагүй байсан болвол би өнөөдөр одоо ингээд өөрийгөө уурлана, тэ өөрийгөө бүтээн, болтгийн байн хин нэгний гэрлэг хасаахынсан гэдэг ингээд явахгүй байсан. Тийм учраас намайг энэ өдий хүртэл ингээ өөрийгөө бүтээх гэж зориод явхад маш олон саа дотор гарч исэн. Энэ бол сэтгэл зүйн хувьд ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр, хүн хоорондын харилцааны хувьд ч тэр маш их тийм бэрхшээл гарч исэн. Тэгтээ би ерөөсөө шантрахыг миний одоо өөрийн нэг онцлог гэх юм уу да. Ер нь нэг баргийн юмд нэг шантардгүй гэж би өөрийгөө боддог. Айгуу тийм төвчээртэй одоо өөрийгөө магтсан болчих үү те төвчээртэй гэж боддог. Тэгээд аль болох нөгөө оролдлого сайд хороод гарна гэдэг үгийг үргэлж хэлэх дуртай. Тийм учраас оролдоол бай. Оролдоод л бай гэж бодсон. Тийм учраас одоо тооч юм бол маш олон шалтгаан зовлон тий асуудал байсан. Яг тэр өөрийгөө урлаад ингээ эхлэхээр ингээд нэг коронавигийн үед эхэлсэн шүү дээ. Тэгээд яг тухайн үед таны ингээ сэтгэлгээ ер нь яг ямар байсан бэ? Тэр үе чинь бол сэтгэлгээг бол ярилтгүй шүү дээ. Ер нь бол ингээл буур ингээ даун болцсон байсан. Тэгээд ирсэн жирэмсэн байсан. Тэгээд төрсний дараах байсан. Ер нь яг гоо эмэгтэй хүний хамгийн жаргалтай үе бол ингээ жирэмсэн бах хүүхдтэй болох тий хүүхд гаргасан ээж болох мэдрэмж аюу гой байдаг. Тэгтээ нөгөө талаасаа яг тэр үе бас эмэгтэй хүн өөрийгөө одоо таних, чагнах нэг тийм үе байд юм болов уу гэж би бодсон байхгүй юу. Тэгэхээр тэр үед бол тийм нэг юм тавтгахаа бүсэд орцсон тий аюу хүмүүсийн ярьдгаар нөгөө ядуу сэтгэлгээтэй харах үнцэг маань ерөөсөө л тулга тойрсон. Тэгээд аюу тийм хохирогч хүүтэй одоо хохирогч гэдэг нь болохоор дандаа л нөгөө нэг юм бусдаас авахаал мэддэг те нөхөр намайг хайрласангүй тэгсэнгүү найз намайг ойлгосонгүй гэр бүл намайг тэгсэнгүү би л азгүй байгаадаа энэ бүх амьдралын зовлон надад ирэл ирээдэн ч юм уу те яг л тэгэн гутаа би л аг би төвчээртэй би гэсэн те яг тийм сэтгүүтэй тэгээд дээрээс нь би айгүйх тийм сэтгэл зүйн асуудалтай байсан тэр үеэр тэгээд дээрээс нь коронавирус таарад бүр гэртээ суугаад эхлэнгууд нэлээд нэг сэтгэл зүйн асуудалд орсон. Тийм учраас сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд байсан. Үгүй. Яаж энэ нэг юм хохирчийн сэтгэлгээнээсээ гарсан вэ? Хар хүндгүй яаж үрчлэв? Юу танд нөлөөлсөн? Би бол ингэж энийг бол хүн суралцах хэрэгтэй. Аль болох одоо ийм сониуч байх хэрэгтэй гэж би бодож байна. Би яагаад яг энэ замыг сонгож эхэлсэн бэ гэхээр гэр бүлийн харилцаа маань жоохон асуудал үүсэж эхэлсэн. Тэгээд эхлэн гут би энэ гэр бүлийн харилцаа болно ингээд хүү хоорондын харилцаа ойрынхоо хүмүүсийн харилцааг яг тэднээс болоод байна гэж би бодож эхэлсэн байхгүй юу. Тэгэн гут бүхэл зүйл ерөөсөө буцаал над руу ирээд байсан. Тэгэн гут энэ миний буруу байна уу? Эднэрийн буруу байна уу гэдгийг анх би олох гэж батлах гэж би эрэл хайгуул хийж сониучирч сэтгэл зүй гэдэг зүйлээ судалж эхэлсэн. Тэгээд тэргээ явсаар хагаад ийм бит юм штэ тий. Энэ би энийг буруу хийгээд исэн бэ штэ. Амьдрал гэдэг чинь ийм байт юм байна. Хүн хоорондын харилцаа гэдэг чинь ийм байт юм байна штэ гэж ойлгох тусам улам би урагшлсаар л байсан. Харин өөрөө юм аягүй тийм суралцах дуртай хүн байсан юм шиг санагддаг. Тэр үед намайг одоо аварсан зүйл маань гэх юм уу та. Тэгээд сониуч зандаа хөтлөхтэй сэтгэл зүй судалж эхэлсэн, хувь хүний хөгжил судалж эхэлсэн, маш их хэмжээний сургалтанд суусан, маш их хэмжээний ном уншсан. Тэгээд өөрийгөө өөрчлөхийн тулд маш өөр төвшөнд очиж исэн. Тэгээд тэнд болохоор надад нэг одоо бодол биелээ болдог гэдэг шиг яг тийм нэг надтай нэг миний ясны гэрлэг хасаасан нэг бүсгүү таарсан надтай. Найзууд болсон битүүр басна сэтгэл зүйн сургалтанд суралцж байгаа танилцсан. Тэгээд тэр хүн бол надад бас юмыг ингээд чал өөр өнцгөөс харахад аягүй тусалсан. Тэ хүн ер нь мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэгээс би одоо ингээд тэр үед одоо ингээд эргээ ботхоо тэр үед хаана ямар үнэгүй онлайн сургалт байна. Хаана ямар шеэрлээд меншин хийчүүл сургалт байна. Тэ тим юмнуудыг төвд сурдаг тэ хэний номыг гуугаад уншчихууч гэдэг юм уу. Одоо ингээд ботхоор миний сэтгүү ямар байсныг одоо хүмүүс олвол ингээд анзаарч байгаа.
тэр хэмжээний жижигхэн зүйлийг ч гэсэн өөртөө хөрөнгө оруулж чаддгүй тийм сэтгүүртэй байсан гэсэн үг байхгүй юу? Байгаад байгаа байхгүй дээ тэгж үнгүй юмд хамрагдаад байгаа биш байхгүй юу тий. Тэрний сэтгүүл намайг тийм тэгж урагшлуулад байсан. Тэгээ тэр бүсгүйтэй таарад тэр бүсгүйгээс нэг зүйлийг аягүй сайн өөртөө тусгаж авсан. Эмэгтэй хүнийг өрн мэдлэг аягүй гоё юм тийм хүн мэдлэгээс ерөөсөө юм харамлж болохгүй тий мэдлэг хүн мэдлэгийг бий болгоод мэдлэгийг ур чадвар болгоод ур чадварыг дараа нь баялаг болгоод юм гэдэг зүйлийг тэр бүсгүйгээс сурч авсан. Гэтэ ганц энийг гэлтгүй маш олон зүйлийг сурч авсан. Намайг бас юм арай өөр өнцгөөс харахад аягүй тусалсан гэсэн үг. Тэгээд таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Та түрүү нөгөө нэг айгу их биеийн жинтэй яагаад тэргээ турхаар шийдсэн гэдгсэн шүү дээ тий. Тэгээ таны нөгөө фэйсбүүкээр ингээд харж байхад та нөгөө бивкиний модель болсон байсан. Яг тэр талаараа ингээд яаж ерөн турсан бэ? Би энийг нэг турах гэхээсээ илүү би энийг нөгөө зарим нэг хүмүүст ингэм болтгийн байн гэсэн мессежийг өгөх гэж би зориг гаргаж энэ тэмцээнд орсон. Одоо ингэ бид нар болохоор би ингэж боддог юмыг юм яг юм гадаад харагдах өнцөг талаас айгүй их хүмүүс хүлээж авдаг болчиход байгаа. Би одоо ингээд дотроо ингээ маш их өөрчлөлтөө их зүйл ингээд өөрийнхөө хувьд өөрчилсөн байхгүй юу? Тэгэхэд би өөрчлөгцөн би тэгсэн ингээл ингээ хэлээл би ер нь ингээ жирэмслэхээрээ айгу таргалж төрдөг төрлийн хүн би бүр игэр хурж төрсөн. Тэгээд багаар хасаар агаад би 55 56 болсон. Тэгээд тийм болсон гэж хэлэхэд хүмүүс намайг хүлээж авах тийм төдийлэн сайн байгаагүй гэсэн үг. Би хүмүүст одоо ингээд эрүүл амьдралын хэв маягтаа анхаараач хүмүүс ингээд суралцахтаа анхаараач тэ эрүүл мэндэд хөрөнгө оруулаач тархиндаа хөрөнгө оруулаач гэдэг өнцгөөс мессеж өгөх гэхээр одоо хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн үг. Чи угаасаа л ийм гоё байсан шүү дээ. Чи угаасаа л ийм тунхай байсан гэдэг үднээс нь би хүмүүст одоо ингээд мессеж өгөхөд анхаарлаа одоо өөрлөгөө хандуулахын тулд одоо энэ тэмцээнд орсон. Гэхдээ энэ тэмцээнд орох тийм амар байгаагүй би энэ салбарыг сонгоод хичээлж байгаа хүмүүсээр үнэхээр бахархсан. Дундаа маш их шантрах сэтгэл зүй орж ирсэн, маш их ядарсан, тий. Тэгээд энэ бас энэ аюу том эрүүл мэндийн золиос гаргадаг юм шиг санагдсан. Тэгээд усаа хасаад орж ирсэн хүмүүс ойлгох бах, тий. Бүхэлд нь ингээ 24 цаг, 48 цаг ингээ усаа хасаад усгүй байна. Би тэр үед ус гэдэг хүний амьдрал ямар амар чухал юм бэ гэдгийг аюу сайн ойлгосон. Тэгээд тэр тэмцээний бэлтгэл бүхнөөс усаа хасаад эхлэхээр тэр сэтгэл зүйн стресс гээл те. Тэгээд дээрэс нь нэмээд энэ фитнес гэдэг салбарыг сонгоод явж байгаа энэ тамирчид бол 100% бүх санхугаа өөрөөсөө гаргадаг. Тэгээд энэ санхугаа гаргаад те. Тэгээд ар гэрээ зохицуулаад ялангуяа эмэгтэй хүний хувьд бол нэлээд төсөөс төвчээр шаардсан спорт юм билэ. Тэгээд ямар ч байсан өөрийгөө бэлдээд багшийнхаа хүчээр одоо бүх чадах чинийхээ бүх юмаа хийгээлдээ тэмцээндээ орсон. Үнэхээр гоё байсан. Альбаа зүйлийн амжилт гэдэг зүйлийг аюул олон зүйлд ингээд ороод ялалтыг авч ил байсан л да би. Ерөн би их өрсөлдөх дуртай хүн гэсэн үг тий. Тэгэхээр яг энэ тэмцээнд ороход бол надад амжилт гэдэг зүйл намайг би яг тэр тайцанаар гараад алхаж явах үе байсан надад. Тэнд гараад медаль авах тий. Тэр шагнал урамшуулалтууд бол надад нэг сонирн байгаагүй. Ийм хүртэл би чадаад энэ тайзан дээр гарлаа штэ гэдэг мэдрэмж айгүй гоё байсан. Тэгэхээр амжилт гэдэг зүйл ерөөсөө тэнд гараад хин нэгэнд харагдах биш. Өөрийгөө ялаад яг тэр цэг дээр очихл мэдрэмж юм билэ. Амжилт гэдэг зүйл тий. Тэгээд бусдал үлгэр дуурайл болох гэж энэ тэмцээнд орсон да. За энэ тэмцээнд орох зорилго нь бол ингээд бусдад үлгэр дуурайлах болохоос минь яг ингээд тэмцээнд орсны дараа яг тэр зорилгоос гадна өөрчлөн гарсан тийм эрг өөрчлөлтүүд байсан уу? Байлгүй яг уу энэ бол маш их зүйл өөрчлөгдсөн ш та би хичээдэг хэрнээ маш их хичээдэг тий ингээл аль болохоор эрүүл амьдралын хэв маягаар ингээл үлгэрлээл гэр бүлээч гэсэн эрүүл болгочихсон ингээл дадал зуршлыг бий болгочихсон гэдэг зүйл дээр айгүй их анхаарч хичээдэг байсан бол энэ тэмцээнд орсноор надад дадал зуршил гэдэг зүйл одоо ингээд дахин давтамжтайгаар зөв зүйлээ хийгээд тахад бүр ингээд гарт орчдөг юм билэ. Тэгээд айгуу тийм өглөө эрт буцдаг дадал зуршил маань бүр зөвөрөө ирэхгүй тогтсон тий тасал хөдөлгөөн хийдэг маань өөрөө ирэхгүй тогтсон.
Тэгээд нөгөө хүмүүс тасгал хийхгүй хөсөө гарахгүй амар хэцүү байгаад байдаг мэд гэж яриад идэг чинь нөгөө фитнесээр хичээлсэн хүмүүсийг донтчдаг энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэгээд донтолтондоо биш. Яг тэр тасгал хөдөлгөөнийг хийгээд би хөнгөрч байгаа те ямар ч стрессгүй байгаа. Тэр гоё тайвшрал баг бясалгал маркетинг юм болж байгаа байхгүй юу? Тэр зүйлийг мэдэрч байгаа. Тэр тасгал хийгээд бэлтгэл хийгээд тэр гарч байгаа тэр хөснөөс хүртэл хүн кайф авдаг юм билээ шүү дээ. Тэр мэдрэмжүүдийг авж байгаа ингээд миний амьдралд бүр ингээд нэлээд юм том өөрчлөлт гарсан маш илүү амьдралыг илүү аз жаргалтайгаар тийм хардаг, өнгөтэйгээр хардаг болсон. Тэгээд бусдад үлгэр дуурайл үзүүлэх гэж биднээсийн тэмцээнд орсон боловч миний одоо насан туршийн байнга хийдэг дадал маань болсон гэсэн үг. Аха. За яг энэ тэмцээнээс гадна яг өөрт нөгөө суралцах юм хоббит юм шүү дээ. Яг тэгэхэд нөгөө нэг яг өөртөө илүү их юм цаг гаргах юм шиг санагдаж байна л та. Яг тэр цагийг та яаж өөртөө гаргадаг вэ? Ингээд нөгөө хүүхдэд төрүүлсэн байсан, ар гэрийн асуудлууд байсан. Тэгтээ ингээд өөртөө цаг гаргасан. Яг хэрхэн гаргаж чадваа? Энэ бол нөгөө маш олон хүмүүс надаас асуудаг. Тэгэхээр маш олон хүмүүс миний өмнөөс ядардаг. Зүйл энэ бол тэгээд тэр болгонд хариулаа явуулж чаддгүй харин танаа энэ боломжийг ашиглаад нийтэд нь хариулчих те. Надад бол өдөр болгон 3-5 мессеж ирдэг. Яаж зохицуулдаг бэ? Яаж энэ их ирчвчээ гаргадаг бэ? Чи хүүхдтэй юм уу? Амьдралтай юм уу? Гэсэн асуудал зөндөө ирдэг байхгүй юу? Тэгээ би бас энийг бас л суралцаж сэтгэлгээ харах өнцгөө өөрчлөх. Дээрээс нь нэмээд цагийн менежмент. Цагийн менежментийг ойлгохын тулд хүн суралцах хэрэгтэй байдаг. Би бол нөгөө 3 жоохон хүүхэдтэй. Тэгээд яг нөгөө нэг гэрт байдаг яг ээжийн хүрээллээс одоо гарч нийгэм рүү гарах гэж зорж яваа байхгүй юу. Тэгэхээр нөгөө гэр цэвэрхэн байх хэвээр хүүхдүүд 3 хүүхдээ наашаа заашаа зөөх хэвээр гэл ингээл гэр бүлийн стрессийг одоо ингээл ээжүүд бол ойлгож л байгаа. Эхэндээ бол эндээ айгүй төртдөг байсан учраас ойлгодгүй байсан. Гэхдээ би одоо суралцах тусам эднэрийг амар зөв менежментээр тий зөв менеж хийдэг болсон. Тэгээд зөв менеж хийсний маань хамгийн гол зүйл нь цагийн менежмент байдаг. Би энийг яг зөвөр өөрийнхөө хэмжээндээ цагийн менежментийг баг багаар хийдэг болоод сүүлдээ цагийн менежментийг би өөрийнхөө төвшөндөө өөртөө таарсан цагийн менежменттэй болсон учраас ямар ч стрессгүйгээр ар гэрээч зохицуулж чаддаг тий албан ажиллаач зохицуулж чаддаг өөрийнхөө аз жаргалыг зохицуулж чаддаг өөртөө ч цаг зарцуулж чаддаг хань ижилтэй цаг зарцуулж чаддаг хайртай дотны хүмүүстэй найз нөхдөдөө цагийг зарцуулж чаддаг тэр зарцуулсан цагаа харин илүү бүтээмжтэй чанартайгаар зарцуулж чаддаг болсон. Урд нь бол маш их цагийг л хүүхдээ зориулаад нөхөртөө гэлэнгээл гэдэгсэн хэрэг тэр цаг маань юу байсан бэ гэхээр ямар ч бүтээмжгүй чанаргүй цаг байсан. Багахгүй. Тэгэхээр одоо бол эсрэгээр нь багахан хэмжээний цагийг тодорхой хугацаанд нь хуваагаад тэр хүмүүстэй зарцуулж байгаа цагаа чанартай бүтээмжтэй л өгдөг болсон. Тэгэхээр энэ дэр би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хүн болгонд тэгдэ чи ямар цагийн менежментийг яаж зохицуулаад байна энэ төр гэдэг байхгүй юу? Энийг мэдээж суралцж ажил зохицуулж чаддаг болно. Тэрнээс би өнөөдөр одоо ингээд сарнаа чи өнөөдрийн ажил ингэж хуваагаараа гэдэг зүйлийг хэлээд хин ч одоо ингээд шууд тэр доор нь хэрэгжүүлэхгүй байхгүй юу? Би ч гэсэн энийг энэ цагийн менежментийг амьдралтаа хэрэгжүүлэхийн тулд тийм амар байгаагүй. Тэгтээ одоо жил ирэх тусам хугацаа өнгөрөх тусам тэ өдөр хоног өнгөрөх тусам илүү тэргээ тавтамжтайгаар залхахгүйгээр хийж өдрийнхөө төлөвлөгөөгөө гаргаж тэ 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргаснараа одоо би нөгөө стресс гэдэг зүйлийг багаар өөрөөсөө холдуулж байгаа гэсэн үг. Стресс гэдэг зүйлийг өөрөөсөө холдуулаад эхлэхээр яхаа би эерэг болж эхэлж байгаа. Юмыг эерэг талаас нь хардаг болж эхэлж байгаа. Тэгээд альва зүйлийг эерэг талаас нь хараад эхлүүл мэдээс аз жаргал гэдэг зүйлийг мэдэрдэг болоод эхэлж байгаа. Би аз жаргалтай хагаад би өөртөө цаг зарцуулаад эхлүүл мэдээж хайртай хүүхдүүдтэй, хайртай хандаа, хайртай эрен тойрны хүмүүстэй аз жаргалыг л түгээдэг болно шүү дээ. Ууртай ээж бол ууртаал зүйлийг түгээдэг болно тий. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. За дасгал хөдөлгөөнтэй холбоотойгоор дахиад нэг асуулт байна. Одоо ер нь бол залуучууд илүү нэг фитнесээр хичээлдэг болсон байгаа. Тэгээд яг нэг сар яваал 2 сар яваал нэг хүмүүс орхичод байгаа ингэ ажиглагдаж байгаа байхгүй юу? Яг над дээр бас яг тийм зүйл байгаа. Яг ингээд дасгал хөдөлгөөний аягүй чухал гэдэг ойлгосон юм ингээд хийгээд байгаа юм. Яг ингээд
дадал болгож чадахгүй байгаа. Та яг яаж дадал болгох вэ? Би энэ зүйлийг бас л нэг өөрийгөө хайрлах, тэ өөртөө цаг зарцуулах, чиний үнэт зүйл юу вэ гэдэг дээр л ярмаар санагддаг. Хүн өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойлчих хэрэгтэй бай юм шиг санагддаг. Би бол миний үнэт зүйл би эрүүл мэнд гэж боддог. Эрүүл мэнд би өнөөдөр эрүүл байснараа гоо цэцлэнтэй байна, тэ эрүүлээснээ эрүүл харилцаатай байна, эрүүл биетэй байна, тэ гэл миний дадал тусварчлыг хүртэл эрүүл байна, тэ миний харилцаа хүртэл эрүүл байна гэдэг эрүүл гэдэг зүйл миний бол үнэт зүйл байдаг. Тэгээд энэ миний үнэт зүйл юм чинь би эрүүл байхын тулд би тэр фитнест очоод өөрийнхөө төлөө 7 хоног тасралтгүй зам дээр алхах, тэ хин нэгний бусдын төлөө алхах, тэ эсвэл нэг турхын төлөө алхах ч юм уу, тэ ингээд үзэхээр өөр асуудал яригддаг. Бид нар болохоор одоо жишээ нь би гэхэд за шинэ жил боллоо. Тэ нэг сарын өмнөөс палашинда багтыг турыг гэж фитнест явдаг үе надад бас байсан. Альбан юм чинь төгс биш шүү дээ. Би ч гэсэн та нартай адилхан. Би ч гэсэн шантардаг. Тэ би ч гэсэн сар фитнесийн мөнгийг төлөө 7 хоног яваад алдаг. Йогт яваал ингээл байхгүй болгодог ийм үе надад зөндөө байгаа. Зөндөө байсаар ч ирсэн. Баггүй юу? Тэнгуут энийг яасан бэхээр бас л би суралцаад өөрийнхөө сэтгхүүг өөрчилснээр би өнөөдөр тасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг өөртөө хөвшүүлснээрээ миний юм биш дээ, тэ миний эрүүл мэнд юм биш дээ. Өнөөдөр турах бол яг үнэхээр би нэг тийм чухалд авч үзэхгүй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хүн ер нь амрагоо орж байгаа зүйл дээр анхаарал эрүүл зүйлийг амрагоо хийж ивэл тэ хүний эрүүл мэнд эрүүл байвал хүн мэдээж эрүүл жинтэй тэ эрүүл бие галбиртай байдаг байхгүй. Тархалт гэдэг чинь ерөөсөө амьдралын буруу хэв маягийг л хэлж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр фитнест яваа ч юм уу гэртээ ч юм уу тасал хөдөлгөөн хийхийг зорж байгаа бол би хамаа алга алдаг л дээ. Тэ алдаг. Тэгтээ энэ миний өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт шүү гэж бодоод тий хийвэл илүү үр дүнтэй байна гэж боддог. Нэг 7 хоног тасгал хийжсэнээ дундуур нэг хүмүүс дэглэм алдаад хашчихдаг штеп. За тэгвэл за болий байж байгаад дахиад нэг мөр ихлэе гэдэг багхгүй юу. Тэгээд яваад идэг. Өнөөдөр дэглэм алдсан байж болно. Хамаагүй штеп бид нэр төмрөөр хийгээгүй учраас тий. Би ч гэсэн дэглэм алдах зөндөө л байдаг. Маргааш дахиад эхлүүлэх зоригтой л байх хэрэгтэй. Ингэж л уриалмаар байна. За манай Happy Bell podcast-ийн зорилго нэг ажиглал руу чиглүүлнэ гэд. Таны хувьд ажиглалыг ер нь яг юу гэж боддог вэ? Яг ямар зүйлээс ингэ ажиглалыг мэдэрдэг вэ? Ямар үед ингэ ажиглалтай байдаг вэ? Одоо нэг сүүлд би нэг ном уншсан. Тэр бол нэг одоодод амьдрах гэдэг ном уншсан. Тэр ном дээр болохоор яг одоо байгаа цагтаа хүн амьдарч чадах юм бол аз жаргалыг мэдэрдэг гэж бичигдсэн байсан. Тэгэд аз жаргал бол нэг харьцангуй ойлголт юм шиг миний хувьд санагддаг. Яг тийм зүйлээ гэж тодорхойлоход айгүй хэцүү. Хүн яг тухайн байсан агшнаасаа л талархаад аз жаргалыг мэдэрч чадах юм бол тэр айгүй гой зөв аз жаргал санагддаг. Ерөнхийдөө даваад үтсэх юм бол би гэр бүлээс аюух аз жаргал авдаг. Яг миний одоо өнөөдөр өөрийгөө урлах гээд тэ бүтээх гээд зориод явж байгаа нэг зүйлд мэн миний ард одоо бат зохистой зүйл маань миний хань байдаг. Намаа маш сайн дэмждэг, маш сайн ойлгодог. Манай маш сайн урам өгдөг тэ. Тэгэхээр би хүний амьдралын хамгийн чухал зүйл, хамгийн чухал аз жаргал тэ хүсэл тэмүүлэл бол хүний гэр бүл байдгийн болов гэж би боддог. Тэгэд гэр бүл аз жаргалтай байснаар байлахын тулд би бас өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр аз жаргал хүн хүний хувьд бас өөр байгаа. Тухайн агшнаасаа шалтгаалаад гэж бодож байна. Та түрүүн өөрийнхөө үнэн зүйлийг эрүүл мэндэ гэж хэлсэн тий. Хүмүүс одоо ингээ өөрийнхөө эрүүл мэндийг ингээ айгу чухал гэдгийг мэддэг хэрнээ. Яг эрүүл мэндээсээ илүүтэй ингээ ажиллаа ингээ нэмэр нэгт ингээ тавиад идэг. Тэр талаар та ер нь юу гэж бодож байна? Энэ айгу гоё асуулт байна. Би энийг ингээд айгу хүмүүст нөгөө хүргэхийг айгу хүсдэг. Тэгээд өөрийнхөө сошиал дээр бас жижигэн өөрийнхөө хэмжээндээ рилс хийгээд оруулдаг. Тэгдэг би бас тийм байсан эрүүл мэнд чухал хүн
эрүүл байх хэрэгтэй гэл тэгсэн хэрнээ яг хэсэм дээрээ нөгөө анхдагч хэрэгцээгээ нөгөө хангахын тулд ажил тий лизэн амьдралын асуудал гэдэг тэднэрээ нэг номерт тавьдаг. Тэгэл тасгал хийндээ эрүүл байна да гэж боддог шээ. Би ялгалгүй л тийм байсан. Тэгтээ одоо сүүлийн жилүүдэд өрчлөгтөөд энэ талаар судлаад эхлэнгууд юу гэж боддог вэ гэхээр энэ зүгээр л нэг энгийн зүйл. Яг нөгөө энэ урталд би ярьсан шиг те энэ таны өөрийн чинь үнд зүйл юм аа те өнө чи амьдралын чи одоо чанар юм аа те урт удаан хугацаанд амьдрах те үр хүүхдтэйгээ эрүүл амьдрах бүр цаашлаа яваад цаашлах юм бол үр хүүхдтэй чинь бүр ирээдүй юм аа гэдгийг хүн өөртөө наагаад ойлгочих юм бол энэ нэг тийм айхтар асуудалтай зүйл биш. Одоо жишээ нь би ингээд богдуулт руу заримдаа гараад талхчихдаг байхгүй юу. Тэгэл хүмүүс ингээд харахаараа стори энтер хийсэн багт харангуут ёо ямар гоё юм бэ чи яасан айхтар цаг завтаа юм бэ. Би бас гарыг л да намайг дагуулад гараач те гэл ингээд хүмүүс ярьдаг. Гэхдээ яг тэр богдууланд гараад буух асуудлыг айгүй том асуудал болгож хараад иддэг байхгүй юу тэрийг. Тэгтэл яг хэсэм дээр нэг амралтын өдрийн өглөө өөртөө зориулаад төвлөрөөд те ганцаараа хөгжим сонсоод дээш алхаа буугаад ирэх чинь би бол бясалгал хийдгүү л те. Гэтэ одоо хий гэж бодож байгаа. Гэхдээ миний хувьд одоо ингээд ерөнхийд нь ойлгоснороо баг ганцаараа бясалгаа төлөвлөгөө гаргаа буугаад маш гоё тайвширлыг мэдрээд буугаад ирдэг цаг хугацаа мэн гэсэн үг. Тэгэхээр нэг тийм үг байдаг шүү дээ нөгөө гайхамшиг энгийн зүйлээс эхэлдэг те бүх гайхамшигуд ер нь энгийн байдаг. Тийм учраас эрүүл мэнд те суралцах даадал ямар нэгэн туршил те өөртөө бий болохыг хүсвэл энийг энгийнээр хүлээгээд авчих. Одоо ном уншин гэхээр л хүмүүс бас айгүй их асуудал ярьдаг штэ. Жижигхэн хэмжээний номоо цүнхэндээ хийгээ авчих төгжрийг ашиглая. Өнөөдөр одоо би ярилцлага өгөх гээд энэ дээрээ сууж байхдаа нэг 10 минут ашиглаад 10 минутын дотор нэг 3-аас 5 утас ном уншдаг ч юм уу те. Энийг л ашиглаад энгийн байдлаар л хүлээгээд авчвал амьдрал айгүй энгийн штэ ерөн бол аз жаргалыг нэг жоохон ч зүйлээс ингээд мэдэрдэг болчихдог. Тэгэхээр ингээ энгийн хандаараа л гэж хэлмээр нь одоо ингээ суралцах. Би бол надад хэн нэгэн юм сургалтын суух ч юм уу те ямар нэгэн салбараар ингээд тийм санал тавхан бол би хэзээ ч дургуутдаггүй. Би хамгийн түрүүнд ямар ч чухал ажил байсан ч би тэр ажлыг хойшлуулж болох үнэхээр боломжтой бол би хойшлуулад тэр суралцах зүйлийг би нэг номерт тавьдаг гэсэн үг. Би бүр нэг удаа бүр ямар ч хамааралгүй тийм сургалтанд хүртэл очиж суудсан байсан. Гэхдээ би тийм дотроос надад ямар ч хамааралгүй юм сургалт байсан хэрнээ би тэр сургалтнаас шийдэж чадахгүй асуудлынхаа шийдлийг шал өөр газраас би олоод гарсан гэсэн үг. Тэгэхээр үнэхээр ямар ч төрлийн сургалт те суралцдаг зүйлээс энэ надад хэрэгтэй шүү те гээ сониуч байгаа тэрийг чин сэтгэлээсээ сонсож чадах юм бол тэр бүх зүйл чинь жижигэн ч гэсэн чамд амьдрал чинь хэрэгтэй зүйл байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо болохоор хүмүүс найзаа ингээм хамт сургалтын сууя суралцъя гэж ярьдаг. Гэхдээ яг л одоо чиний хэлдгээр тэр ажил төрөл нэг ямар нэгэн зүйлд илүү чухал гэдэг зүйлээ тавиад суралцах гэдгээ аршин тавьчихдаг. Өнөөдөр миний хувьд болохоор би суралцахыг урд нь тавьдаг учраас би суралцсанараа миний сэтгүү харах үнцэг өөрчлөгдөж юмд хандах хандлага маань өөрчлөгдснөөрөө дараа дараагийн алхмууд бий болдог. Тэгэхээр альбаа зүйлийг зүгээр өөртөө наагаад миний юм энгийн юм гээл хүлээгээд авчих хэрэгтэй юм шиг санагддаг. За ингээд та өөрийгөө ингээд урлах гад ингээд ирээдүгөө ингээд зурцсан байгаа шүү дээ. Яг одоо тэр зүйлдээ хүрэхин тулд юу хийж байгаа вэ? Ямар үйлдэлүүд дээр төвлөрч юм? Одоо бол би нөгөө ингээд айхтар мундаг гэхгүй л дээ. Гэхдээ ингээд өөрийнхөө ингээд туршилгаас ингээд бага хэмжээний хүмүүст ингээд хүргэх юмсан, хуваалцах юмсан гэдэг дээрээ төвлөрч ажиллаж эхэлж байгаа. Тэгээд нэг бас надад сурсан мэдснээ бусдад өгье те. Ингээд заа. Тэгээд хамтдаа урагшлая. Би одоо ингээд өөрийнхөө зурсан зураглалаасаа өөрийгөө одоо ингээд баг багаар одоо савтаа усаал ингээд баг багаар ингээд дээшээ ингээд ахиж яваа гэсэн үг. Тэ. Тэгэхээр жижиг алхмаар би урагшилж байгаа. Тэгтээ би ганцаараа урагшилмааргүй байна. Тэ. Надтай адилхан ингээд бас сэтгэл зүйн хямралд орчихсон байсан ээжүүд нь байгаа. Хаашаа юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа. Ээжүүд зөндөө байгаа. Хиний гараас бариад авах уу гэж бодож байгаа. Тэр ганцаардлын мэдрээ сууж байгаа ээжүүд байгаа тий бүсгүүчүүд байгаа. Ер нь явандаа хитийн зорилго маань ингээд бусдад сурсан мэдснээ зааж өгөөд тийм нэг
эмэгтэйчүүд бид нарыг ингээд хүлээж авдаг тий. Бид нар нэг гарцгүй болсон үедээ очоо гараас нь бариад авдаг. Нэг тийм гоё төвтэй болох юмсан гэж би мөрөөдөж явдаг. Яг хүүхдээ гараа гэр сууж байхад ингээд найз нараас хүртэл ингээд заагаа авдаг үе байдаг л та. Тий. Тэгээ тэр үед хүртэл ядчил очоод ярих хэрэгцээгээ гаргадаг газар хэрэгтэй байдаг. Эмэгтэй хүмүүс биднэрт ярих хэрэгцээ гэдэг зүйл аюух байдаг. Тэр ярих хэрэгцээгээ очоод буруу зөв чамаагүй гаргаад намайг сонсдог. Тэ шамар нэг юм шүмжлэл хэлэхгүйгээр сонсдог. Тийм газар байгаасаа гэж би тухайн үед бодож исэн. Тэгээд энэ бодолтой хөтлөгтөөд одоо суралцж байгаа зүйлээ бусдад гаргая гэж утсан. Энэ бодолтой хөтлөгтөөд одоо би сэтгэл зүйчээр сурж байгаа. Тэгээ албан ёсны бусдыг сонсож чаддаг, буцаагаар шийдлийг нь ингээд шийдэж чаддаг тийм мэрэгчлэлтэн болохын тулд сэтгэл зүйчээр албан ёсоор сурж байгаа одоо би. Сонирхолтой гоё мөрөдлөө. Би нөгөө таны 5 минут илтгэлийг сонссоо гэдгсэн. Яг тэрэн дээр та нөгөө айгүй олон ингээд юмнуудыг өмнө хийж үзэж байгаа. Тэгээ яг биш юм байна гэж орхиод тэгээ өөртөө ингээд ярилцаад яг өөрийгөө ингээд хүмүүстэй ингээд харьцах хүн юм байна гэдэг талаар ингээд тодорхойлсон гэж хэлжсэн. Яг тэрэн дээрээс ингээд би яаж юу тэрийг ингэж тодорхойлж гаргаж ирсэн юм бол өөртөө яг хэрхэн яаж харилцаад тийштэй нэг хүн өөрийгөө нэг хүлээн зөвшөөрөх айгу хэцүү байдаг. Бид нар нэг ингээд бусдад бол зөвлөгөө өгч чаддаг тий. Бусдыг бол шүүмжилж болж чаддаг тий. Бусдыг хүлээн зөвшөөрч чаддаг хэрнээ өөртөө итгэдэг, өөрийгөө хүлээн зөвшөөрдөг юм шиг санагддаг байхгүй юу? Ингээд ямар нэгэн зүйл рүү тий. Одоо жишээ нь ингээд тэмцээнд орох гал бизнесийн тэмцээнд орох гал ингээд хамттаад ингээд бэлтгэл хийх үү энэ чи чаднаа, чи чадна, чи бэлдгээд тэгсэн хэрнээ тэр хүн өөртөө итгэдэггүй тий. Би яг уу байж ш юм уу тий. Яг ийм хандлагууд жишээ зөндөө гардаг. Одоо миний хийдэг бизнес дээр ч гэсэн чи чаднаа, чи болно, чи хийгээрэй тэр гэхэд тэр хүн өөрөө унш бичих бүсэг мэддэггүй юу, гүү байхгүй юу. Тэр хүн зүгээр л өсөхгүй байгаа. Яг өөрийнхөө юу хийж чаддгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр маш олон зүйлүүдийг хийж үтсэн. Тэгсэн хэрнээ яг амьдралаас авдаг аз жаргал гэдэг зүйлийг мэдэрдэггүй байдгийн билээ. Тэгээд эхлэнгууд одоо өөрийгөө хайж эхэлсэн. Одноо яг юу хийх юм бэ? Тэ одон дээрх гэдэг хүн яг ямар өвдөлттэй хүн юм бэ гэдэг талаас нь судалж, хайж, эрсгэлж эхэлсэн гэсэн үг. Тэгээд энэ мань сониуч байгаараа гэдгийг л би хэлээд байгаа юм. Хүмүүс болохоор энэ өнөөдөр надад ашигтай бол сонирхон, ашиггүй бол сонирхгүй гэсэн хандлага бас түгээмэл байгаад идэм болов уу гэж би боддог. Би бол тэгээгүй. Өөрийгөө судлахын тулд за энд одоо энерги гэвэл одоо 21-р зуун одоо хаашаа эргэж байгаа илээ тий. Тэгэхээр чи энерги гэхэл би очиж судалсан өөрийгөө ингээд судалсан яасан хийсэн шаардлагатай бол суралцсан. Тэгээл өнөөдөр очиод ингээд шинжлэх ухааны чиглэлээр сэтгэл зүй тий сэтгэл зүйчтэй очивол заагаад өөрийгөө судалсан. Тэгээ тэр чиглэлээр одоо би суралцаад явж гин тий. Дахиад одоо сүүлийн үед аюул олон зүйлүүд байгаа шүү дээ. Ингээд тоо ухаан гэдэг байна. Тэгээ нэг одоо сүүлийн үед генетик тест гээд байна. Тэг сэтгэл зүйчид сэтгэл засалчид байна. Хүний зан төлөвийг тодорхойлоод өгдөг тий. Маш олон зүйлүүд байгаа. Тэгээд тэр зүйлүүд чинь яг чи өөртөө тийм ээ энэ чинь яг л миний хийх ёстой зүйл шүү гэдэг чинь бас нэг дотор нэг яг гэрэл асан да тий. Энэ бүх зүйлийг бас л яг суралцах тий сониуч байгаа. Тэр олон зүйлийг судалж сониурхож сурч мэдснээсээ би удаанг өөрийгөө судлаад энэ миний л хийх ёстой зүйл юм байна гэдгийг ойлгоод багаар би одоо явж байгаа гэсэн үг. Би тэрнээс биш бүх зүйлийг одоо бүрэн хийгээд өөр дээрээ хэрэгжүүлээд яг ингээд баталчаад яваад байгаа хүн бас биш байхгүй юу? Би яг ингээд явц дундаа явж байгаа. Одоо ингээд яг энэ подкастыг сонсоод яг өөрийгөө ингээд орлохоор ингээд шийдсэн ингээд хүмүүс байвал одоо жишээ би байгаа байхгүй юу? Тэгээд бид нарт ингээд өөх зөвлөгөө байна уу? Яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Зөвлөгөө гэхээсээ илүү би зүгээр уриалмаар байна. Тий. Зөвлөгөө шүмжил гэдэг зүйлээс жоохон одоохондоо юм байгаа. Тэгэхээр нэг би уриалмаар байна. Өөртөө үнэн байгаараа. Өнөөдөр чиний хийсэн үйлдэл бүхэн чинь
чиний л өөр чи үр дүн шүү тий. Тэр үр дүнгээсээ чи л аз жаргалыг авна шүү. Эрүүл байвал чи л гоё сайхан байна тий. Чи өнөөдөр турхаа байвал чи л өөртөө ихтэй байна. Чи өнөөдөр тий харилцаагаа эрүүл байлгаснаар чи л өөрөө аз жаргалтай байна. Өнөөдөр өглөө босоод үлэн дээрээ нэг аяг усуухан ууснаар чиний эрүүл мэндэл тий эрүүл байна. Тий чи өөр хүүхдтэйгээ өвтө найрамдалтайтай ханижтайгаа эрүүл гэрүүлийг бий болгоснороо чи л сэтгэлийн амар амгалантай байна. Тийм учраас би өөртөө үнэн байгаараа гэж хүмүүсийг уриалмаар байна. Тэгээд өөртөө нэг номерийнхоо үнэс зүйлээ тодорхойлороо. Тэгээд тэрэндээ цаг зав зарцуулдаг байгаараа өөртөө одоо хүмүүс хүүхдтэй зориулсан амьдралын зорилготой тий. Ингээд дүүдээ зориулсан, тий нөхөртөө зориулсан тийм амьдралын зорилгыг гаргачаад яваад ддаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл амьдралд одоо ингээд нэг тийшээ явах гэж байгаа бол өөр газрын зургийг барьчаад өөр газар руу явах гээд байгаатай яг амьдрал адилхан байдаг учраас өнөөдөр энэ аз жаргал гэдэг зүйлийг амьдралаас мэдрэхийн тулд та өөртөө зориулсан тийм амьдралын зорилготой болоорой гэж уриалмаар байна. Та яг өнөөдөр юу хүсэж байгаа юм? Та яг яавал аз жаргалтай байх юм? Та яавал эрүүл байх юм? Та яавал эрүүл жинтэй байх юм те? Тэр бүх зүйлдээ зориулсан өөртөө зориулсан амьдралын зорилготой болчоод тэр дагууга та багаар им алхам үйлдэл хийгээд урагшлаараа өдөрт нэг ганц цаг өөртөө цаг зарцуулах цаг бол яг үнэхээр менеж хийвэл ингээл фэйсбુક ухаа сууж ах цаг тий байдаг байхгүй бид нар маш их үр бүтээлгүй цагийг өдөрт өнгөрөөж байдаг. Тэгэхээр тэрнээсээ жохон суралцаад өөртөө одоо үнэт дахиад нэг зүйлийг уриалчээ би. Би болохоор нэг сар болгоно энэ сар миний хувьд юу чухал бэ гэдгээ тодорхойлдог. Тэгээд тэр тодорхойлсныхаа дагуу би одоо тэр сарда ажилдаг гэсэн үг. Тэ? Тэгэхээр мэдээж одоо энэ сар миний хувьд мөнгө чухал байх юм бол мэдээж миний үр хөөхөд гэр бүл чухал байсан ч энэ сарда би одоо лизэн ахиухан төлдөг ч юм уу те ямар нэгэн мөнгөний асуудал надад байгаад мөнгө нэг нөмерт гэж тодорхойлсон бол би төртөө үр хөөхтэй орхиод аль болох одоо орхихон цаашаа аль болох зөвөр менеж хийгээд зохицуулаад илүү одоо ажилдаа анхаардаг ч гэдэм үү те энэ жилийг би хэрэгцээ хүүхдийнхаа одоо төгсөх 12 дугаар ангийн хүүхд байлаа гэж бодоход тэр 12 дугаар ангийнхаа хүүхдийн төгсөх сургууль дээр нь анхаарья гэвэл би бусад зүйлээ арай жоохон менеж хийгээд илүү хүүхдтэйгээ харьцах ч юм уу те. Тэгэхээр энэ зүйлийг арай илүү тодорхой болгоод өгөхөөр арай илүү нэг зорилго арай илүү тодорхой болдог. Тэгээ та өөртөө зориулсан амьдралын зорилгыг тодорхойлчих юм бол илүү аз жаргалтай болдог гэж хэлнэ. Тэгэд энэ бүхтийг сураад ингээд хэрэгжүүлээд үүдэл хийгээд явхад маш гоё капиг мэдэрдэг шүү тий. Айгуу гоё аз жаргалыг мэдэрдэг. Айгуу гоё өөртөө ихтэй байдлыг мэдэрдэг шүү гэж уриалмаар байна. За маш баярлалаа. Айгуу үнэтэй зөвлөгөөнүүд өглөө. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell Podcast. За Happy Bell Podcast-ийн удаагийн дугаарыг нүрээд өндөрлж байна. Энэ удаагийн дугаарт өөрийгөө орлогын сэдвээр адан тарихчдаг ярилцлаа. Өнөөдрийн дугаар таалагдсан бол бидэнд нэг дэмжиж лайк дараарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Насан туршдаа суралцагч бай. Цахим их сургууль Bell Pocket University